Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За би өнөөдөр та бүхэндээ бүтэн сарныхаа бичлэгийг хүргэе гэж бодлоо. Ойрд ер нь бүтэн сарны бичлэг бас хийж чадаагүй. Тэгээд энэ удаагийн 7 сарын 11-ний өглөөний 5:37-д материйн ордонд байрлах бүтэн сарны тухай бичлэг байгаа. Ягиза буюу материйн орд маань өөрөө гол түлхүүр үг нь ерөөсөө ажил хөдөлмөр, эрүүл мэнд, бусдад санаа тавих байдал гэсэн ийм үгнүүд байдаг. Тэгээ бусдад ямар нэг юм хийж өгөх юм уу те бусдад тус болох, за мөн эрүүл мэндэ анхаарах, нийгмийн идэвхтэй байх гэх мэт зүйлүүд орж байгаа. Энэ удаагийн бүтэн сар маань материйн ордонд ингээ байрлахаар нөгөө нар эсрэг талд нь очиж байгаа учраас нар сар хоёр яг эсрэг талуудад байрлаж байгаа гэдгээрээ бас онцлог юм байна. Тэгээд 7 сарын 7-нд ерөнхийдөө 84 жилийн дараах гариг ертөнцийн хөдөлгөөн явагдаж Тэнгэрийн ван гариг маань эхрийн орд руу шилжсэн байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт дээрэс нь 7 сард маш их гариг ертөнцийн хөдөлгөөнүүд явагдаж байгаа учраас бас л одоо бидний амьдралд бидний сэтгэл зүйд маш их нөлөөллүүд бас гарч ирж байгаа. Өөрийгөө ойлгохгүй болох ч юм уу. За тэгээ бухимдах, за ямар нэгэн зүйлд санаа зовох эсрэгээрээ зөв зүйтэй ингээд ашиглаж чадах юм бол бас өөртөө маш олон зүйлийг бий болгож чадах ийм энергийн урсгал явагдаж байгаа гэсэн үг. За энэ удаагийн бүтэн сарны гол сэдв нь болохоор төгсгөл болон шийдвэрлэх үе. Тодорхой бус зүйлүүд байсан бол тэр бүх зүйлийг одоо тодорхой болгох ёстой ч юм уу тий. За тэгээд ямар нэгэн байдлаар таны амьдралд ил биш байсан зүйл аяндаа ингээд ил болж өөрийгөө хамгийн сайнаар тийм бэлтгэх цаг үе гэсэн байгаа. Мөн та бид өөрсдөө одоо бүх зүйлийг зүгээрээ гэж бодож сайн сайхан зүг рүү чиглүүлж өгөх ёстой хүмүүс учраас гол нь өөртөө л бүх зүйл болно гэж итгэж чаддаг байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ хэлмээр зүйлээ хэлдэг те зөв зохистой өөрийнхөө одоо таагүй таатай байгаа зүйлүүдийг илэрхийлэх хэрэгтэй. Ингэснээр нөгөө бидний ирээдүйч гэсэн аль тийшээ явах нь шийдэгддэг гэж байгаа. Яа тэгэхээр хүн ингээд өөрийнхөө дотор байгаа бодож байгаа зүйлийг бусдад илэрхийлж чадахгүй би юм байна, тийм байна, чиний энэ зүйл надад болж ийн болохгүй байх гэдгийг ингээд хэлэхгүй дотроо ингээд агуулаад дотроо ингээд өөртөөгөө зөрчилдөөд байлгаад ахаар бидний одоо нөгөө цаашид явах зам ч гэсэн нээгдэж өгдөггүй юм байна л да. Тийм болохоор энэ удаагийн бүтэн сарны үеэр хэлж байгаа гол зүйл болох өөрийгөө эмхэлд цэгцэлж өөрийгөө хамгийн түрүүнд хөгжүүлэх тийм цаг үе болгоорой гэсэн байсан. Өдөр тутамдаа бодож, төсөөлж, за ярьж, үйлдэл гаргадаг тэр бүхэн маань бидний амьдралыг ингээ шийдэж байдаг учраас өөрийгөө зөв авч явах, өөрийнхөө сэтгэл зүг одоо эмх цэгцтэй байлгах гэдэг бол хамгийн том чухал зүйл болж байгаа. Тэгэхээр энэ бүтэн сарны энергийг өөртөө зөвөр ашиглаж өөрийгөө бэлтгэх, өөрийн сэтгэлийн одоо тэр эмх замраагүй зүйл байвал эмхэл цэгцлэх тий. Тэгээд цэг тавих зүйлдээ цэг тавих. За тэгээд төгсгөх зүйл, за шийдвэрлэх зүйл байдаг юм бол бүгдийг нь аль болохныг тийш нь одоо ингээд болгохч гэдэг юм уу. Улмаар одоо дараагийн шин сар хүртэл өөрийгөө ингэж зөв зүйтэй бэлтгэж хөгжүүлж өгвөл маш одоо үр дүнтэй гэсэн байна. Ялангуяа энэ 7-8 сард өөрийгөө хөгжүүлэх маш том боломжууд гэж үзэж байгаа юм байна л да. Гариг ертөнц нэг ёсондоо тим энергиэр маш дүүрэн байгаа. Тим энергийг одоо бидний амьдрал биднэр лөө ерөнхийдөө л урсгаж өгж байгаа гэх юм уу? Тим одоо цаг үе гэсэн байна. Тэгээ ийм үед нарны энерги ч гэсэн маш их хүчтэй байдаг учраас аль болох бас зүрт жоохон ч гэсэн тий 1-2 минут ч гэсэн нарны энергийг өөртөө бас авахыг хичээгээрэй гэсэн мэлээ. 6 сарын сүүлээс ахуулаад 7 сар, 8 сарын ихэнх хүртэл ер нь бол энэ од гариг дэлхийн ертөнц маань энерги ингээл гаргасаар л байх юм байна л да. Тэгэхээр бид нар тэр энергийнх нь одоо нөлөөгөөр өөрсдийгөө хөгжүүлж болж гэн, өөрсдийгөө унгааж болж гэн гэдэг зүйл болоод байгаа байхгүй юу. Тийм болохоор бухимдаад одоо аливаа зүйлд ингээд хэцүү байгаад ингээд шаналаад байх юм бол юу ч өөрчлөгдөхгүй учраас ямар нэгэн байдлаар өөртөөгөө ажиллах тийм цаг үеийг л өөртөө гаргаарай гэсэн маа. Дээрэс нь одоо энэ бүтэн сар гэдэг бол ерөөсөө энергиэр бүр ингээд маш их дүүрэн байдаг гэдэг учраас ашиглаж чадах юм бол их үр бүтээлтэй байгаад байгаа байхгүй юу. Өөрийгөө нэг алхам урагшлуулах тий цаг үе гэж үзвэл
маш их гой боломж гарц гаргалгаач гарч ирж магадгүй шүү дээ тий. Тодорхой биш байсан янз бүрийн зүйлүүд ил болж ийм учиртай байжээ гэж тий учир нь тайлагдах ч юм уу. За тэгээд мөн өөрийн дуртай дургу хүсдэггүй тийм зүйлүүдээ аль болох бусдад ингээд илэрхийлж хийлж за тэгээд ингээд явж чадах юм бол таны одоо цаашид явах та бидний тий цаашид явах бүхэл зүйлүүд ил тод болоод явах тийм боломжтой. Тэр зүйлүүдэд маш их нөлөө үзүүлнэ гэсэн тийм зүйл яригдж байгаа учраас өөрийнхөө дуртай зүйлд фокуслож өөрийгөө хүлээн зөвшөөрч одоо байгаа өөрийгөө зүгээр л аль хэдийн яг энэ байгаагаар нь хайрлаж хүлээн зөвшөөрч тэгээ урамшуулж тэгээ уучлах ёстой зүйлээ байвал уучлж өгөх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Ер нь бол өөрийнхөө дотор байгаа юу хүсдэг, юу хүсдэггүй, юу таатай байдаг, юу таагүй байдаг гэдгээ мэдээд тэрийгэ бусдад зүгээр ойлгуулад ингээ явах бол бусд хүмүүс ч гэсэн чамайг бас ойлгоно гэж бодож байна. Тэгэхээр бидний бас нэг алдаа болохоор маш их твчдэг, хэлэхгүй ингэж дотроо үгээ маш их одоо бодож зайлигдаг ч юм уу тий. За тэгээд за гэж маш ихээр өөрийгөө ингэж хохироож бас өнгөрөөдөг зүйлүүд маань бас өөрийгөө гээхт хүргэдэг юм болов уу гэж бодоод байна. Тийм болохоор одоо энэ 7 сарын 11-ээс шинэ сар хүртэл бүгдээрээ өөртөөгөө маш их ажиллаарай гэж хэлье. Хиймээр санагдсан зүйл бас хүмүүс зөндөө байдаг шүү дээ тий. Хиймээр санагдсан зүйлээ. За тэгээд өөр бас юу яж болдгийг мэдээж хиймээргүй бол бас хийх хэрэггүй гэж бодож байна. Одоо ингээл өглөөр тосоол маш төлөвлөгөөтэй өдрийг ингээл үр дүнтэй өнгөрөөдөг зөндөө л олон хүмүүс байгаа тий. Тийм хүмүүс бол яг тэгээд тэрэндээ гоё таатай байдаг учраас тийм байгаах. Тэгж чадахгүй тэгээд тэрийг дуурайгаад би өстой ингээд үр бүтээлтэй бай гэд хичээдэг. Гэтэл эсэргээрээ өөрийгөө маш их дарамтанд оруулаад ядраад идэг бол танд арай өөр зүйл хэрэгтэй байх гэж бас би бодож байна. Ер нь бол хүн болгон яг адилхан байх алуугүй учраас одоо энд нэг хүн өглөөр тусал маш үр бүтээлтэй байхад би унтж босчоод үр бүтээлтэй бас байж болно шүү дээ гэж боддог байхгүй юу. Тийм болохоор хүний яг нөгөө тарих яг хизээ төвлөрч хизээ маш их одоо эрч хүчтэй ажилдаг вэ гэдгийг хүн өөрөө бас мэддэг болчвол их зүгээр юм шиг санагдаад байгаа. Ингээл сүүлийн үед бүхэл зүйлээс сонсож байгаа тийм эрч хүчтэй бай. За одоо юу гэдгийг үр бүтээлтэй өдрийг өнгөрөөч гэдэг юм уу. Мэдээж бид нар амьдрах чам юм чинь ажиллаа хийн. Одоо юу гэдгийг бусад одоо бүх зүйлээ төлөвлөөд ингээд байж байгаа. Гэхдээ танд одоо ахсан бүтсэнд өглөөрт босоод ингээд таата санагдахгүй бол зүгээр л сайхан унтах хэрэгтэй гэж бодож байна би. Тэгээ энэ дээр яг одоо ингээд хийх юм зөндөө байгаа мөртөл өглөө ингээ унтчаад за тэгээд босч ирэнгүүтээ тэрэндээ харамсаад ингээд хайрын цаг гэдэг тийм сэтгэл төрдөг бол зүгээр иш тусах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд энийг маш гоё баланслаад ингээд тэнцвэртэй л аваад явах юм бол яг өглөөт босох дээр л жишээ авчлаа. Гэхдээ маш олон зүйлүүд дээр байгаа шүү дээ. Дасгал хийхээс ахуулаад за тэгэл ажил төрлөө төлөвлөж хийхээс ахуулаад зөндөө юм байдаг тийм. Би бол ерөнхийдөө өглөө босч хийх үедээ хийдэг. Тэр бол би үнэхээр хүсээд хийж ивэл хийдэг байхгүй юу. Аль болох бас өөрийгөө маш сайн амраагаад за тэгээд заримдаа бүр яаралтай хийх шаардлагатай зүйл байвал хичээгээд маш орой олтолч суудаг үе байдаг. Тийм болохоор заавал нэг юмд баригдаад тийм ийм байх ёстой гэхээсээ илүү та яг тэр өдөр аль одоо рутер нь байхад таатай байна гэдгээл хүн бодоод тэрнийхээ дагуу хөдлөх юм бол илүү одоо өөрт таатай мэдрэмж төрдөг юм шиг байгаа. Өөрийгөө ингээл яг энэ байгаагаараа хүлээн зөвшөөрч сурах гэдэг бол ерөөсөө биднэрт маш их дутагдaltaй зүйл байдаг. Тэ өөрийнхөө дандаа алдаа дутагдлыг олж харж өөрийнхөө дандаа болохгүй зүйлийг бид нар ингэж өөрийгөө гарч идэг. Би юм байна, би миний юм байна гэд тийм ээ. Тэгэхээр өөртөө маш их хичээсэн. За харин ч энэ хүртэл ингээд мундаг байсан гэж ингэж урамшуулж өгөх гэдэг бол бас их чухал санагддаг. Тэгээ мэдээж энэ дээр та бүхэн маань зүг ойлгоорой. Буруу муу зуршлыг зүгээр байгаар нь хүлээн зөвшөөрөөд тэрийгээ ингээд өгшүүлээдэй гэсэн үг. Ерөөсөө огт хэлээгүй. За тэгээд хүн болгон амжилттай байх алуугүй гэдэг нэг тийм сэтгэл зүгээр. Тэгтээ ингээ юу ч хийхгүй залхуураад байх гэсэн үг бас биш учраас хийх зүйлүүдийг өөртөө таатаагаар хийгээл сурчих юм бол их гоё. Би одоо ер нь бол хийдэг болсон гэж өөрийгөө бодож байгаа. Ямар нэг юм хийхдээ нэг тийм
хэцүү санагдаад байдаггүй, зүгээр ингээд төлөвлөөд за би өнөөдөр амархаар бол яг амарчи, юу ч хиймээргүй бол юу ч хийхгүй бай. Ер нь ингэмээр ялгээл ингээл өөрийнхөө яг бодсноор өөртөө таатаагаар хийдэг. Дээрэс нь бас нэг зүйл нэмж хэлэхэд хүн ямар нэг зүйлд хит ингээл хамаарах юм бол тэр нь ерөөсөө өөрийгөө зовоохын нэг их үүсвэр гэж байгаа байхгүй юу. Тийм учраас өөрийгөө эд зүйлч бай, хүнч бай, ажил мэргэжил гээл ерөөсөө юунд ч хит бүү хамаатуул гэж байгаа. Энийг ч гэсэн та бүхэн мэдж байгаах. Хүн өөрийгөө маш их чангалж, хүчилж ингэж бусдад хамаарч, ямар нэг юмд хамаарч, за тэгээд өөрийгөө хичээж, өөрөөрөө байж чадахгүй байдгийн улмаас маш их ядраадг юм байна л да. Тиймээс яг энэ бүтэн сарны үеэр өөрийнхөө тэр хичээх ёстой гэд ингээд чангалцсан байгаа бий байвал тэрийгэ бүгдийг нь зөөлөж ингэж суллаад, за тэгээд хүлээн зөвшөөрөөд уучлаад, за тэгээд өөрийнхөө гол нь сэтгэлээ маш гоё эмхэл зэгслэх хэрэгтэй гэж байгаа. Биеэ суллаж, тайван байхыг эрхэмлээд өөрийнхөө нөгөө дуртай таатай зүйлээ хийхийг илүүд үзэж энэ бүтэн сарны энергийг маш гоё зүгээр өөртөө ашиглаж өнгөрүүлээрэ гэсэн юм гол point байгаа байхгүй юу. Тэгээ энэ удаагийн нөгөө өөрийгөө хөгжүүлнэ, өөртөөгөө ажиллана гэдэг байгаа нь маш их хичээхийн тулд хийх гээд байгаа зүйл ерөөсөө биш. Яг та өөрөө хин юм бэ? Юунд дуртай юм бэ? Юуг хийвэл таатай байдгийг өөрийгөө олж таньж, за тэгээд олж таньсныхаа дээр өөрийгөө ингэж хохироож чимээгүй байх биш. Таагүй зүйлээ шууд хэлж ярьж, за тэгээд сэтгэл зүгээ маш гоё эмхэл зэгслэх хэрэгтэй гэж хамгийн гол нь. Сэтгэл зүйн маш гоё эмх зэгцтэй байгаа хүн бол баргийн зүйлд ингээл сэтгэл зүйн савлгаа бол ингэж дээшээ доошоо байха болчдөг байхгүй юу. Тийм учраас өөрийгөө эмхэлж зэгслэнэ гэдэг нь ерөөсөө өөрийнхөө сэтгэл зүйтэй л ажиллана гэсэн үг. Тэгэхээр эмх зэгстэй сэтгэл зүйтэй хүн ингээд амар уйлаал, уурлаал байжснаа гинт гайгүй болол ч юм уу ингэдэг юм маш бага байдаг. Тэгээд ийм тал дээр өөрийгөө хөгжүүлэхийг хэлж байгаа. Мэдээж материйн ордонд байрлаж байгаа юм чинь нийгмийн идэвхтэй байх, эрүүл мэндэд анхаарах, за тэгээ бусдад тус олох гэсэн бас нөгөө төлхөр үгнүүдээ ашиглаад өөрийгөө хөгжүүлэх гэдэг зүйлтэй холбоотойгоор өөрийнхөө хийж чадах зүйл юу байдгийг бусдад зүгээр туслах ч юм уу. За тэгээд ингэснээр өөрийгөө бас нэг өөр өнцгөөс нээж харах ч магадaltaй байхгүй юу. Тийм болохоор эдгэр зүйлүүдийг ингээд уялдаа холбоотойгоор бодож үзээд өнгөрөөвөл бас зүгээр ах гэж бодож байна. Бүтэн сарны энэ үед мэдээж бухимдах, дээрээс нь сэтгэл зүйн тогтворгүй байдал ч гэсэн маш их үүсдэг учраас өөртөөгөө зөв зохистой ажиллаад өнгөрөөгөөрэй гэж хэлье. За тэгээд та бүхэнтэйгээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баярлалаа.